Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралтаа талархаж байна цувралын маань 61 дэх бичлэг эхэлж байна. Өнөөдөр би хэн талархаж байна гэхээр Positive Mongolians буюу өөдрөг монголчууд гэсэн сувгийг хөтлж авдаг дүлгөөн төвшөө хоёртой талархмаар байна. Яагаад вэ гэхээр тэд нар энд бидний дэлхийдгээр тархсан монголчуудын бодож байгаа болон манай Монголын өнөөгийн нийгэмд хүмүүсийн бодож байгаа чухал асуудлуудыг хөндөж гой нэвтрүүлгийг хийдэг байгаа. Тэгээд хамгийн сүүлийн энэ нийтлэл дээр нь Instagram дээр тавьсан нийтлэлийг харахад буцаад очиход ажил байгаа юу гэж одоо ийм нэвтрүүлэг орсон шүү үзээрэй гэж дэлхийгээр тархсан монголчууд мэдээлж байна гэж. Миний хувьд би энд бас өөрийнхөө сэтгэлийг үлдээсэн байгаа. Ажил бол хизээд олдно. Бид нар өөрсдөө ч гэсэн одоо Монголд ирээд ажил олгогчд болж болно. Тэгэхээр энийг би бас яагаад ярьж байгаа юм бэ гэхээр одоо бол бид нэр жижиг дунд арилжаа эрхлэгчдийг дэмжих 90-100-д бол амьдарч байна. Ялангуяа техник технологийн боломжууд нь бий болсон энэ үед бид нэр их орондоо ирээд хаанаас ч одоо өөрсдийнхөө ажил үйлсийг бол эрхэлж болно. Одоо хамгийн том жишээ бол ленд цэгэмэн байна, эсвэл тэг цэгэмэн ч гэдэг юм уу, ийм цахим байдлаар бас ажил төрөл эрхэлж болно. Заавалчгүй бит байдлаар бас Монголд ирэх албагүй. Өөрөө гаднаас ч гэсэн Монголд одоо цахим орчноор бизнес үйл ажиллагаа хийгээд явж болно гэж би бодож байна. Хамгийн гол нь бид нар хэрвээ сайн сайхныг хүсэж байгаа юм бол бид нар Махатма Гандигийн хэлсэн нэг үг гэдэг одоо ямар өөрчлөлтийг хармаар байна, тухайн өөрчлөлтийг та өөрөө биеэрээ одоо үзүүлээ, үлгэрлэн бий болгоо гэж. Be the change you want to be гэдэг. Тэгэхээр миний хувьд бол 50 амьдралыг Монголдо гэсэн урайтай байвал энэ бичлэг бол байнга хийж явдаг. Бас энэ бол боломжтой гэж үздэг. Хамгийн гол нь бид нэр оролдоод үзэх хэрэгтэй. Тэгээд маш олон сайхан залуучууд бүгд зэрэг хөдөлж байна. Тэгээд салбар болгоноос хин нэгнийг одоо амжилтаа явж ийн болж гэнэ үү гэхэд асуух юм бол би бол салбар болгонд бараг амжилтаа явж байгаа залуучуудыг нэрлэж чадна гэж би бодож байна л да. За тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.